Намаа Марл ирдэг гэдэг таны хин гэдэг вэ? Намайг Цэнцүрэн гэдэг. Нийслэлийн хүрээ амарч газрын Яраанч. Та яагаад эмч болохоор шийдсэн? 10 жил байхдаа эмч олно гэж бодоод одоо хүнд тусалдаг, хүний өвчнийг эдгээдэг тийм л мэрэгчлэлтэй болно гэдэг анх эмчийн мэрэгчлээ сонгочихсон. Яагаад нарийн амжилтыг нь л хүссэн? За би хүүхдээ эмчил болоё. Хүүхд бол гоё, хөөрхөн, одоо хамгийн цайлган, цагаан байдаг. Тэгээд хүүхдээ эмч олно гэдгээ сонгоод тэр дундаа нарийн амч болохыг хүссэн. Хүүхэд ингээ анх аваад тэрх гоё идэг үү? Гоё хүүхэд нарийн хүүхдийг тэрх хамгийн гоё идэг. Гоё тийм нарийн хүүхдээс нэг тийм ихийн сүний тийм гоё үнэр гардаг. Ер нь ядардаггүй. Одоо хүн л эмч ядарна. Яагаад гэвэл нөгөө дандаа жижүүр тонох ажил маань шүн нойргүй хондог. Унтах завгүйгээр нөгөө тусламжаа үзүүлээд эмчилгээ үзүүлээд явдаг учраас шүн нойр дутуу хонох тохиолдол ядарна бас. Гэтэ энэ ядралтай болохоор аав ээж нь хүүхдээ тэрвэрэд танд маш их баярлж байгаа шүү гэж хэлж байгаа. Тэр үгнээс ингээл миний бүх ядралт алга болчихдог. Би яас ингээд төрөхдөө нэрлэн 5 минут бараг уйлаагүй. Тэг намаа нэг нэрэн амж авч яваад нэг хиймэл юмсгал хийлгсэн гэсэн. Тэг би ингээд ерөөсөө уйлахгүй байж байгаа л гинт байсан чинь манай ээж бүр гинтлийн уйлж уйлаад тэгэл тэр эмчийн ачаар би бас ингээд амьд байгаа. Тэгээд наваас зүгээр ханаа төрсөн ч гэсэн надад ийм очиж өгөө намаа цагнаад төрөхөд надад ер нь л амих тусалдаг. Тэгээд ер нь л баярлалаа эмчнэрт. За баярлалаа.